Та сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө лайв уулзалтыг дутуугийн мэдрэмж ба хайрын шашны тухай гэдэг сэдвээр эхлэе. За ойрт лайваар ерөөсө подкаст хийгээгүй, яг өөрөө ингэж гараад ялна гэсэн чи бас нөгөө бэлтгэлгүй ярьж байгаа болохоор бас жоохон сонирн байт юм. Анхны удаа өмнө нь хахад дандаа ингэж бэлдээд бүх асуултуудаа бэлдээд хөдөө ярилцаж тохирч байгаа. Тэгж чад яг подкаст хийдэг гэсэн бол одоо яг өөрөө ингэж нөгөө хийж байгаа өөрийнхөө гэдэг сурч мэдсэн зүйлнээс ингээ подкаст болгоод хаяач гэсэн бас хийжээ гэж бодлоо. Яг ингэж нөгөө ярих гэхээр айгу зориг хэрэгтэй юм байлээ. Юу ярих бол ингээд лайв эхлүүлэнгүүт яана гэвгэнд гацаад бүр баларх үедээ тэр гэж айгу их айдаг байсан. Одооноос эхлээ за яасан ч яах вэ? Гэт тэгээд өнөөдөр одоо манай энд чи 12 цаг болж байгаа шүү дээ өдөр. Тэг өнөөдөр өглөө юу сэдвэр ярьт юм бэлээ гэж бодож гад миний хамгийн сайн мэддэг сэдв бол дутуугийн мэдрэмж хайрын тухай сэдв байдаг. Тэгээд яг энийг ингээд өөрөө туулаад гарч ирсэн болохоор аюу сайн мэддэг. Тэгээд эндээс та бүхэнтэйгээ хуваалцъя. Дутуугийн мэдрэмж гэдэг бол ялангуяа одоо пост социалист орны хүмүүст бол аюу их байдаг тийм. Тэгээд нөгөө бид нар дутуугийн мэдрэмжтэй учраас за хүмүүс маань сонсогч гин үү? Манайхаа хэлээд өгөөрэй. Дуу мань болохгүй байх вэ дээ. Болохгүй л бичээрэй. За би яриад явчих. За тэгээд нөгөө дутуугийн мэдрэмж байгаад идэх тийм. Тэр нь юугаар илэрч гардаг вэ гэхээр ингээд юм авмаар байдаг. Хүний юм гоё харагдаад байдаг. Аль зүйл ингээд нэг хүнтэй өргө харьцуулаад байдаг. Аль эсвэл хүнээр хайрлуулмаар байдаг. Тэг? Хүнд ингээ өөрийгөө ойлгуулмаар хүмүүс ингээ ойлгохгүй байгаа ч юм шиг одоо манай нийгэмд бол аюу тийм стресстэй, сүрэг сэтгэл хөдлөлтэй гэдэг тийм хүмүүс аюух байна шүү дээ. Тэгээд тэд нар яа дандаа ингээд ийм стресстэй, сүрэг одоо сэтгэл хөдлөлтэй гэдэг ингээд нийгмээрээ ингээд нэг юмд ингээд сэтгэл ханамжгүй. Тэгээд тэрэнд ингээд өгөөдөөсөн ч тэр ингээ хандгүй. Гэ ялангуяа бид ингээд зарим хүмүүсийг ингээд харахаар тэр нь мөнгөний асуудал ерөөсөө биш байгаа байхгүй. Тэг хүмүүс энийг мөнгө л байвал ингээд би айгүй гоё тий аз жаргалтай амьдрах юм байна гэж бодоод байдаг. Боловч яг үнэндээ энэ мөнгөнд ерөөсөө байдгүй. Энэ бидний дотор байгаа би хэр бүрэн байна. Би хэр одоо тий бүтэн байна. Би хангалттай сайн байна уу гэх мэтчлэнгээр ийм маш суур хэрэгцээний ийм хайран дээр үзлэгдсэн. Тэгээ бид нар энийг өөрсдөө мэдэхгүй л байна л та. Айгу багтаа тий энэ хэрэг багтаа энэ үзэл бодлууд бидний одоо сэтгэл зүрх нь ингээд бүр ингээд суурин дээр байж. Одоо хүүхдийн маш багтаа 0-2 насны үедээ нөгөө суур аюулгүй байдал гэдэг ийм мэдрэмжийг авдаг. Гэтэл тэр үедээ тий энэ одоо ертөнц хайр дүүрэн ертөнц юм байна. Хайр дүүрэн биш ертөнц юм байна. Энэ амьдрал би аюул тий энэ амьдрал аюултай юм байна. Аюулгүй юм байна. Энд би ингээд өөрийнхөө хайрлуулад байж болох юм байна. Сайн уу галаа хандаа жигч сайн уу гэж бодоод ингээд нэг шийдсэн байдаг байхгүй юу? 2 хүртэл тийм багтаа. Бид нар 2 хүртэл бүгдээ настай хүүхдийг бол хизээч тийм янз бүрийн бодож ин гэж мэдтгүү. Гэтэл тэрийг шийдсэн мэд. Нэг яа шийддэг вэ гэхээр одоо жоохон нялх хүүхдээ ээж нь очиод авч байгаа. Ойлгонгод очиод ав. Гэтэл бүр дээр үед бол хүүхдээсээ ойлгуулад эсвэл ойлгохоо болчихдгийг гэдэг ийм үзэл бодол явдаг гэсэн. Айгүй олон хүүхдтэй аав ээжүүд байдаг гэсэн тий. Тэнгүүт чинь тийм үзэл бодол явж ирсний үндсэндээ нөгөө ойлгохт нь хинч тоож авахгүй болохоор сүлдээ уйлаач нэмэргүй гэдгийг ойлгоод тэнгүүт тэр үзэл бодол нь болохоор би энд тэр нөгөө суур аюулгүй байдлын хэрэгцээ нь одоо айгүй бага хангагчна гэж үзээд ийм жоохноос хүүхдийн хайрын хэрэгцээ хэр хангагддаг тэр хангахдаггүй гэдэг нь бүр эндээс эхэлдэг. За тэгээд ингээд өсөөд дэшээ явж итл тий амьдрал янз бүрийн тохиолдол нь аав ээж нь тэр хүүхдэд хэр хайртайгаа харуулна, үзүүлнэ.
Яг тэрүүгээр нь тэр хүүхдийнх нь дотоод тэр хайрын сав нь дүүрэн дундуур одоо бүр байхгүй гих мэтлэнгээр ийм хайрын савууд нь одоо бид бүгдээрээ хайрын савтай штэ. Хайрын савууд нь дүүрэн дундуур хоосон нь хоосон болдог байна. За ингэ хоосон сав хайрын савтай хүн яадаг юм бэ гэхээр угаас дотор нь юу ч байхгүй хайр байхгүй юм чинь дутуугийн мэдрэмж ихтэй. За гэтэл зарим айлуудыг хараад зарим айлын хүмүүсийг хараад нэг их овоож цус Монголод байхгүй. Тэгсэн мөртлөө өөрийнхөө амьдрал аюул сэтгэл хангалуун. Тэгээд сэтгэл хангалуун. Тэгээд тэднийх ингээд мөнгөгүй гэж юм дутагтаад байгаа мөнгө. Үгүй байгаадаа сэтгэл хангалуун. Тэгснээр байгаагаа ингээд очирсан хүмүүст маа гэж тараад өгчнө. Тэгээд тарааж өгöd хоосроод байгаа мөнгө ерөөсөө хоосрохгүй. Хүн ингээл яг тэр төвшнэг л байгаа л гэдэг. Гэтэл зарим айл юу тий? Дансандаа хэдэн тэрбум хэдэн сая доллартай. Тэгснээр авъя гэдэг юм. Дандаа юм авах юм үлэн зантай. Туу тэр бид нар ингээл үлэн зантай, шундалтай гэж янз бүрээр яриад байна шүү дээ. Гэтэл энэний чинь бүх суурь дандаа тэр дотор байгаа хайрын савны хэмжээ, хайрын сав нь хэр дүүрэн хэр хоосон байгаагаас шалтгаалаад. Харин минь мөнгө хэр хоосон байгаас шалтгаалаад байгаа байхгүй юу? За тэгээд дүүрэн хүн бол өөртөө аз жаргалтай. Тэр хүн заавал тийм хэдэн саяар доллар байх шаардлагагүй. Өөрийнхөө байгаа сэтгэл хангалуун тий би царайлаг байна, царай муутай байна, одоо тэр майг байна, одоо арсан батхтай байна гэдэг юмн дээр ач холбогдол өгсөн ч гэсэн тэрэн дээр тэгж айхтар бүдэрч ундаггүй. Ерөнхийдөө дотроо би болж байгаа шүү гэдэг юм мэдрэмжтэй байгаад идэв. Тэгээд дотроо дүүрэн хүн яадаг гаднах хүмүүсийг аягүй сайхнаар хүлээж авдаг. Гэт нэг аягүй сайхан хүмүүс байдаг штэ тий. Нэг бусдаас онц гойж юм байхгүй. Тэгсэн хүртэл ингээл харахад л нэг юм гоё. Ийм налгал, ийм тайван ингээ хамт байхад л ингээл нэг юм аягүй юм түшигтэй юм шиг ийм хүмүүс байдаг. Тэгвэл тэр хүмүүс яадаг вэ гэхээр дотроо дүүрэн учраас гадна орчноос надад дүүрэн юм болж хардаг. Хүмүүс ингээл уйлаад, гомдоол, одоо стресстэй янз бүр болоод тахна. Өөндөө ийм гомдт юм дээ. Тэгэл нь ч тэгжээс зүгээр болчих штеп. Тийм тайвширч үт юм уу тий. Гэх мэтлэнгээр ерөнхийдөө дотооддоо дүүрэн байгаа хүн гаднаасаа дандаа дүүрэн болж хардаг. Дотооддоо хоосон байгаа хүн гаднаас дандаа хоосон юм болж чар дандаа стресстэй. Хоосон хүн яадаг вэ гэхээр нөгөө надаас илүү хүнд байгаа зүйлийг олж хардаг. Тэр нэг хүн надаас илүү юм байгаад байна та. Тэгвэл тэрийг хараад тэрэнд ингээ одоо нөгөө атаархал, шунал одоо тийм өдөө болчих юмсан одоо энэнгүүл бол би ингэх гээд байна. Заавал тэрний дээр гарнаа ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудаар өдөртүүлж амьдэрдэг байна. Гэхдээ хамгийн одоо олон баян хүмүүсийн ойлгосон одоо олон баян хүмүүстэй ажилласан гэдэг коуч нар сэтгэл судлаа одоо тийм сүнслэг хүмүүсийг ингээд яриаг нь сонсож яхад үнэхээр тэр баян хүмүүс бол яг бидний бодоод байгаа шиг дотроо тийм аз жаргалтай байдгүй. Яг мөнгөний араас яваад мөнгөтэй бол аз жаргалтай болчих юм байна да гэж яваад яг мөнгөтэй болчих тэнд өөрийнх нь хүсээ төсөөлөд байсан шиг аз жаргал байдгүй юм байна гэд эргээд ондоо юм руу анхаарлуудаа явуулж эхэлдэг. Одоо ингээд аюу том дэлхийн баячууд чинь хүүхдүүдэд тусламж үзүүлэх, хүмүүс тусламж үзүүлэх гээл тусламжийн одоо сайхан үйлсэд аюу мөнгө зардаг штеп. Тэгэхээр тэд нар тэнд очиод бас л ондоо зүйлийг ойлгоцсон байгаа байхгүй. Ойлгоцсон учраас одоо би энэ төвшөнд хүрчлээ. Тэгвэл одоо би эргүүлээд өөрөөсөө бусдад ямар сайхан зүйлийг хийж бүтээж өгч чадах юм бэ гэдэгт эргүүлээд юм өвдөх сэтгэлтэй болдог. Тэгэхээр биднэрт заяа хоосноо дүүрэх гээд мөнгөний араас одоо материалын ертөнцийн араас хөөцөлдөж нөгөөтгөө ингээд дүүрлээ. Материалын ертөнцийн дүүрэнгууд нөгөө нэг бидний хүсээдээс нь дотоод амар амгалан дотоод бүрэн дүүрэн байдал гэдэг тэрийг дагаад эрдгүү гэл бас яг 100% тийм биш юм шиг байлээ. Би болохоор тийм амар баян байж үзэг бол бас таньдаггүй.
За хүмүүсийн яриг сонсчих тэгжсэн. Гэхдээ миний ойлгосноо би өөрийнхөө ингээд туулсан ойлгосон юм ингээд бодоод үзэхээр одоо би чинь ингээд яг тийм хоосон дотоод самаа бүр хоосон байсан байхгүй. Тэгээ энийг би яаж мэдсэн бэ гэхээр ховс засалчтай уулзаад битүүр ингээд нөгөө ховсын засал хийгээд явдаг байхгүй. Тэгээд ингээд за сарна хайр бодороо гэлтгсэн чи би ингээд бодсон чи бүр ханаас ч хайр олдохгүй. Тэгээ бүр гайхаад нөгөө засал хийжсэн хүмүүс гайхаад бүр аав ээжийнхээ хайрыг бодороо гэж аав ээжийн хайр баг. За тэгээд тэгжсэн үр хүүхдтэйгээ бодохоор хайр хүрч байгаа. Тэрийгэ бодороо гэж тэндээс нэг юм жоогоо хайр олдож ирж байгаа байхгүй. Тэгэхээр бүр тийм хоосноос хэлжсэн хүн одоо хэрхэн дүүрэн болцсныхаа дараа ингээд хараад ярьж байгаа түүхээ би та нартай хуваалцаж байгаа. Тэгээ энэ түүхээс минь та хэд манд сонсоод аваас тий. За одоо эргээд дутуугийнхаа мэдрэмжтэй хайрын дутагдaltaй хүний талаар юм тий. За ингээд ханаас чарсан сөрөг зүйлийг орж чарна. Ханаас чарсан хүнтэй хэлдмээр санагдана. Дандаа дутуу санагдана. Дулмиг санагдана. Гэхдээ энэ нь тэр хүний одоо материалын ертөнцийн дээр дутуу дулмиг байгаад байгаа юм биш л дээ. Яг үнэндээ доторх нь дундуур байгаад байгаа юм. За одоо та хэд маань яг энийг хараарай. Энэ дүүрэн байна уу дундуур байна? Нэг та хэд бичээрэй. Дүүрэн байна уу дундуур байна? Манай үзэж байгаа хүмүүс нэг дүүрэн байна уу дундуур байна бичээрэй за. Тэгээд дараа нь хариултыг уншиж өгнө. Нэг ширээний хажууд байсан юм аа л авчлаа. За ингээд зарим нь хараад тал нь багхгүй байна. За зарим нь хараад тал нь юмтай байна гэж хэлэх байх л та. Тэгэхээр тал нь байхгүй байна гэж байгаа хүмүүс бол тий ерөнхийдөө юм байхгүй талаас нь олж харж байгаа гэсэн үг. Дундуур. За дундуур гэж харж байгаа хүмүүс бол тий дундуурханд бол байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр дотоод ямарваа нэгэн юмыг одоо хараад хэр дүүрэн байна. Зарим хүмүүс энийг хараад тал дүүрэн байна гэж ярьдаг байхгүй. Зарим нь бол хараад дүүрэн биш та тал нь шингэн тал нь агаар ингээд дүүрэн байна гэх юм үү те. Ингээд хүмүүсийн нөгөө юмыг хараад өөртөө тусгаж авч байгаа тусгалууд нь шал ондоо байдаг. Тэгэхээр яг энүүгээр би юу ярих гэдэг юм бэ гэхээр энэ юмыг хараад байгаа өнцөгч нь таны хэр дүүрэн хүн бэ? Дотоодоо хэр дүүрэн хүн бэ гэдгийг харуулдаг. За энийг яг саяны энийг хараад ботсон сэтгэлээ өөртөө ингэ бодоод үзээрэй. За ингэ хоосон хүн бол амьдралаас хосныг болж чардаг тий. Яагаад тэгэхээр дотоодд нь дундуур байгаад тэрийг дүүргэх хүсэлтэй байгаа. Тэгээд тэрийг нөгөө манай нийгмийн одоо үзэл бодол мөнгөөр дүүргэх, эд юмсаар дүүргэн л гэж бодоод байна л та. Тэгээд эд юмсаар дүүргээд одоо тий ингээд дүүргийхээр тэр нь дүүртгүй байхгүй юу? Тэгэд дүүргий гэд нэгэн одоо материалын зүйлийн араас ингээ хүсэлтж явж байгаад энэ нь угаасаа дүүрэхгүй гэдгийг мэдрээд одоо эргээд хүнд өгөх байдлаар дүүргэж болдог. За одоо хүнд өгнө гэж юм тий. Тэгвэл хүнд өгнө гэж хоосноос өгнө, дүүрнээс өгнө гэдэг юм хоёр янзтай. Хоосноос яаж өгд юм бэ гэхээр хүнд өөртөө байхгүй нөгөө дундуур савнаасаа өгöd байгаа байхгүй. Тэгэхээр дундуур савнаасаа өгөхөөр угаасаа байхгүй хүн яаж өгч чадахгүй шүү дээ. Дүүрнээс автаа хүн өгөхөөр дүүрнээсээ өгöd дүүрнээс өгч байгаа хүний одоо өгч байгаа юм нөгөө хүнд айгүй гоё үр өгөөжтэй юм болж очдөг. Одоо би та хэдэд ингээд дүүрнээс өгөх гээд ингээд хичээгээд анхны удаага одоо лайв хийж үзчихье. Та хэд маань миний ингээд ярианы сэдвийг таалагдж гинэ үү, таалагдахгүй байна уу, ямар санагдчихна комментод бичээрэй. За ингээд гэтэл одоо бид нар нөгөө анханасаа энэ дэлхий дээр хүн болж төрөхдөө хизээш дундуур байгаагүй. Миний хамгийн түрүүлж ойлгосон юм. Эхлээд айгу дундуур гэж бүр хов хаасан байсан. Тэгээ тэрийгэ дүүргэндээ гэд
юмсаар ингээд дүүргээ явж исэн чи хизээч миний сэтгэл дотор одоо тэр шиг тийм дүүрэн мэдрэмж авдаггүй. Нэг үнэтэй юм авлаа, нэг 2 өдөртнийх гой санагдал тэгэл тэр алга болчихно. Гэтэл тэрний ард зарцуулагдж байгаа мөнгөн дүн миний сэтгэл дотроо авж байгаа тэр сэтгэлийн тааламжтай байдлын үргэлжлэх хугацаа бол маш богино. Тэгэд ингээд юу гэж ойлгосон бэ гэхээр за мөнгө эд баялагаар дүүргдэг юм бол биш юм байна. За тэгвэл энийг яаж дүүргэх юм бэ? Дундуур би байгаад дээ штэ. Тэр дундуур байгаад ахаар яад юм бэ гэхээр дотроо юм тав тухгүй. Ингээл хүний жижиг юмыг хараад уур нь хүрэл стресс нь хүрээд байгаа юм чи тав тухгүй байхгүй. Хамш тав тухгүй байхгүй. Дандаа юм айдастай. Тэг өөрийгөө голсон, чамлсан. Би одоо тэг энэ амьдралаа сайн сайхан байдлыг хүртэх юус ирэхгүй юм байна гэдгийг маш багтаа ингээд өөрөө өөртөө шийдсэн. Гадны орчлын нөлөөнөөс тэг шийдсэн юм байна. За тэгвэл дундуур гэдэг юмыг дүүргэх юм байна. Тэгвэл яах юм гэсэн чинь бид нар анх эрэхтэй дүүрэн байсан. За манайхан миний яриа ойлгогч юм уу? Яриа хэлээл за би аль болох л энгийн үгээр тайлбарлахыг хичээгээд байгаа шүү. Анх бид нар эрэхтэй дүүрэн савтай байсан. Зүгээр намайг багаас эхлээд хүмүүс миний хажууд хүмүүс намайг одоо хэр зэрэг дүүрэн гэж мэдрүүлж өсгсөн. Хэл намайг хүлээн зөвшөөрчихсэн. Хэл намайг хайрлаж исэн. Тэр хайрлсан хайр нь би хэр их мэдэрч өснөөс шалтгаалаад нөгөө дүүрэн савчин дундуур асал би хайрлагдахгүй байна да гэж бодсон бол дундуур ингээл хосроо тавьчихна. Би хайрлагдж байна гэж мэдрэлээ савн дүүр. За би ч одоо бүр хов хосон хүн байсан биз дээ. Тэгвэл энийг яаж хамгийн ихний арга юу исэн бэ гэхээр ерөөсөө л өөртөө ажиллаж байгаа дутуу гэдэг юм чинь өөрөө худлаа юм байна гэдгийг ойлгосон. Би эхнээсээ дүүрэн савтай гэдэг бол хамгийн ихний суур зүйлс. Дутуу гэдэг бол дээрээс нь суусан итгэл үнэмшил юм байна. Дутуу гэдгийг аваад хайчихад дүүрэн нь үлдчихэж байгаа. Окей, дүүрэн. За баярлалаа бүрнэ. Тэгвэл дутуу гэдэг юм аа яаж авч хайсан бэ гэхээр яг л ийм нэг хүний яриаг сонсож байгаад би ингэ дараалалаар нь бодоод үзсэн чинь бид аав ээжээс бид нар төрж байгаа тий. Би нэг аав ээжээс төрдөг. Тэгээ аав ээжид бид нар хайр хийн гэж ярьдаг шүү дээ. Хайр хийж бүтээсэн хайрнаас ирсэн хүүхдүүд бид нар бүгдээр одоо тэр лабораторид өссөн би бас хүүхдүүдийг мэдэхгүй би тэрийг сайн мэдэхгүй өөрийнхөө л туршлага дээр мэд. Гэтэл бид нар хайр хийж тэр хүүхдийг бий болгодог. Тэгвэл хүүхэд гэдэг тэр энергитэй шинэ хүн гэдэг тэр одоо үр хөврөл гэдэг маань өөрөө хайрнаас бүтсэн байна. Тэгэл нөгөө фэйсбүүкээр явуулсан шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр нөгөө бүр нийлэхээр ингэдэг юм тесрэлчиг юм үүсдэг гэд. Гэтэл бидний үүдэл тэр эсн анх үүсэж байгаа шалтгаан нь өөрөө хайр байхад яаж би хайргүй байна гэж ойлгож чадчих байгаа юм бэ? Гэ ботсон чинь би эхнээсээ л хайр юм биш үү? Тэг би эхнээсээ хайр хүн яаж дутуу ах юм бэ? Ингээ ботсон чинь өө дутуу гэдэг чинь шал тэнийг юм биш үү? Энэ худлаа итгэл үнэмшил байсан юм. Миний жоохон багтаа надтай харьцажсэн хүмүүсээс би ямарваа нэг юмнаас дүгнэлт хийгээд энийг би дутуу юм байна. Би болохгүй байгаа юм байна. Би муу юм байна. Тэгээ би одоо хайр хүртэх хэрэггүй юм байна. Би өөрөөрөө байж болохгүй юм байна ч гэдэг юм. Иймэрхүү юмнуудад автаад ингээд дутуу гэдэг хүн өсчихөж байгаа байхгүй. Тэгээ манай нийгэмд тий дутуу хүмүүс зөндөө. Та нар намайг гадаадд амьдраад амар гоо бүрэн хүмүүс нь бүх бүрэн мэдрэмжтэй байдаг гэж. Энэгээр ч дутуу хүмүүс зөндөө. Яг тэр үед ялангуяа хуучин социалист байсан орнуудын чинь нөгөө би биенээсээ ялгаатай байж болохгүй бусад хүмүүстэй адилхан байгаад хувь хүний өөрийнх нь онцлог шин чанарыг амар дараад яг ингээд нэг юмар тэгшилж байгаа юм шугамар тэгшилж байгаа юм шиг тэгшлээ ичдэг гэсэн. Яг энэ Германд онцлог нь юу байд юм бэ гэхээр хүүхдүүдийг багаас нь чи бол ондоо баг чинь гоё гэж өсгөдөг. Гэхдээ бас л хууль дүрм болвол чухал чи тэрийг дагаж мөрдөх ёстой. Хууль дүрм хүртэл чи ондоо байж болно.
нийгмийн дэг журам гэж юм байгаа. Чи тэр нь заавал захирагдах ёстой гэд эргээд нөгөө хүүхдүүдэд бас айгүй хаадаг байхгүй. Манай Монгол бол айгүй гоё тийм задгай сэтгэлгээтэй байж уугж чаддаг. Зүгээр л нэг юм дутуу, би чадахгүй, би мэдэхгүй, намайг хүн хайрлахгүй байна, би зовоод байна, би юу ч хийж чадахгүй байна. Одоо юу ч хийдэм бэ те. Тэгээд нэг юм хохирогчийн сэтгэлгээтэй түр зэсэг надад өгөх ёстой, тэр надад өгөх ёстой, би тэрнээс авах ёстой гэд дандаа авъя гэсэн сэтгэлгээтэй. Яагаад авъя гэж сэтгэлгээтэй гэдэг нь нөгөө доторх нь хоосон байгаа. Доторх нь хайр нь дутуу байгаа байхгүй. Дутуу юм чинь дүүргэл гэж удаа. Тэгвэл хөрхнийдээ. Дутуу гэдэг чинь бидэр суугдсан буруу итгэл үнэмшил. Бид эхнээсээ дүүрэн байсан гэдэг өнцгөөс нь хараад үзэх юм бол хүнээс авах ямар ч шаардлагагүй. За одоо би тархины тухай ярив тий. За одоо бид нар яагаад ингэж айгүйх айцтай амьдардаг вэ гэхээр бид нар дандаа тархин дээр амьдардаг. Тархин дээр амьдрал гэж юу гэж вэ? Тарих бол бидний одоо өсгөөс төрснөөс эхлээд өнөг хүртэлх бүх одоо юмыг одоо бичиж аваад цааш нь гоё ангилаад зарим чухал шийдвэрийг далд хумсгалдаг гэдэг. Нөгөө саяны дутуу гэж ярьдаг чинь бидний маш багадаа далд одоо тархиараа шийдсэн юмыг далд хумсгалаа аваачаад маш чухал юм болгоод аваачаад хийцэн баггүй юу? Тэгээ бид нар тэр далд хумсрын дутуу програмда захирагдаж амьдраад байгаа нь л юм. Өөрөөс ганцхан жишээ. Гэхдээ хамгийн суур жишээ. За бид нар тархин дээр амьдраад байгаа. Тархин дээр амьдраад байгаагаа бид нар яаж мэддэг вэ? Угаасаа бид нар тархиараа бодож шийдвэр гаргадаг. Тархиараа хүнтэй харьцдаг, тархиараа юм уншдаг. Тархин дээр бид нар мэдлэг цуглуулах шаардлагатай. За энэ материалын ертөнцид энэ хүний ертөнцид амьдрахад биднэрт суур хэрэгцээ гэдэг юм байна. Идэх хоо, өмсөх хувцас, дулаан орон бай, тэг одоо суур хэрэгцээний нэгч секси хэрэгцээ шүү дээ бас. Тэг ийм хэрэгцээнд байдаг. Энийг гүйцэлдүүлэхийн тулд бид нар тархиа ажилуулад мөнгө гэдэг юмыг олоод тэр олсон мөнгөөр хамгийн ихний суур хэрэгцээг худалдаж авч байна. За суур хэрэгцээ хангагдсны дараа нөгөө мөнгөөрөө бид тойгтох гэдэг юмыг авна. Мэдээж мөнгөөр юмыг хурдан мөнгөтэй хүнд юм хурдан шийдэгдэг амьдрал амархан байдаг. Гэтэ мөнгө бидний хайрын хэрэгцээг дүүргэдэггүй. Тийм хайрын хэрэгцээ ингээд дутуу байгаад байгаа нь мөнгө болоод тойгтох амьдралын одоо баяр баясгалан ад жаргалтай мөчүүдийг бий болгоход айгүй гоё шүү дээ. Хэрэгтэй. Гэхдээ мөнгөтэй болсон ч гэсэн нөгөө талаар хайрын хэрэгцээгээ бид хангаж чадахгүй байгаа нь бол үнэ. Тэгвэл одоо бид нар хайрын саваа дүүргэх хэрэгтэй болж байна тийм. Тэгвэл хамгийн эхлээд дутуу гэдгээ аваад тайчхад дүүрэн гэдэг нь үлдэнэ. Өөрийгөө ойлгох маш сайн хэрэгцээтэй дотоод төр төгшүүр. Одоо нөгөө тархин дээр амьдараад байгаа учраас бид дотоод айц гэдэг юм байна. Яна би мөнгөгүй болчихлоо яана. Мөнгөгүй болчихл нөгөө бидний хамгийн хэрэгцээтэй суур хэрэгцээ маань алга болох гэдэг шүү дээ. Бид тэн дээр айцтай байх нь аргагүй. Тэгвэл айц суур хэрэгцээгээ хангаад сураад сурцсан хүн дараагийн төвшөнд арай ондоо зүйлийг харж эхэлдэг. Суур хэрэгцээгээ хангацсан хүн тэг өдөр тутмын хэрэгцээнд хангахдаа тав туханд хангагдсан одоо дараагийн би хинбэ гэдэг рүү очих эхэлдэг байхгүй. За би хинбэ гэдгийг яагаад бид нар сурдлаад би өөрийгөө маш сайн ойлгох хэрэгцээтэй байгаа юм бэ гэхээр би аав ээжээсээ ирсэн. Манай ах トゥ ч гэсэн яг нэг аав ээжтэй бод бид тис ондоо хүмүүс байдаг. Гэтэл яг энэ дэлхийд ирсэн төрсөн өдрөө бидний онцлог шинж чанар гарч ирж байдаг. Тэгвэл тэрийг бид нар өөрийгөө дандаа ажиглаад ингээд явсан ч гэсэн яг тэр өөрийнхөө онцлог шинжүүдийг ингээд гаргаад мэдээд явхад айгүй хэцүү байдаг. Ялангуяа тэг 30 гарцсан байна. 35-аас хойш бидний амьдрал бол ер нь автомат болдог байхгүй юу? Далд хумсагт суух ёстой бүх програмд суугаад тэрийг өөрчлөхөд айгүй хэцүү болчихдог. За тэгвэл
өөрийгөө ажиглаад хараад мэдчихдэг хүмүүс болж байна. Тэгээ хараад мэдчихье. Ажиглаад хараад мэдэхгүй тэгвэл би яах вэ гэдгийг хамгийн ойрхон ойлгодог арга бол ерөөсөө таны төрсөн өдрийн туршлагаа. Төрсөн өдрийн чинь тэр тоонууд дотор таны бүх онцлогуд ингэж яваад амьдралын сценар нь бас явж идэг. Тэгвэл тэндээс ингэж өөрийгөө хараад миний толгойд тэр ийм бодол байгаад идэг чинь би ийм учраас ингэж идэг юм шүү дээ. Тэгвэл энийг ингэх юм бэ гэдэг энэ жижиг момент миний өөрийн онцлогийг ойлгож мэдэхэд л тустай. Түүнээс тэр талтаас хилээд байгаа одоо тий үзэж хараад байгаа зүйл юусоо биш. Энэ бол статистиктэй мэдээлэл үлдсэлсэн юмнууд. Ингээд өөрийгөө ойлгох юм бол одоо нөгөө өөрийгөө дүүргдэг аргуудаас олж мэдж болно. Би юу хийхээр миний дотор одоо тий зүрхэнд гэрэл хасж байгаа юм шиг би аз жаргалтай байж чаддгийг. Зүрхэнд нь гэрэл хасаад аз жаргалтай байж үтсэн хүмүүс та эцэд маань байна. Тэр мэдрэмж гоё тий. Тийм байл байдаг гэж хэлээд бичээд заа. Тэр мэдрэмж үнэхээр гоё. Яг л ингээд юм нисэж байгаа ч юм шиг одоо тий амар гоё дүүрэн бүр ингээд амар өссөн бол амар хитгэр юм гоцтгалан байдаг штэ. Дотооддоо дүүрэн байна гэдэг яг тийм мэдрэмж. Гэхдээ хараар тийм дүүрэн. Ингээд ийм мэдрэмж идэг. Тийм мэдрэмжтэй хүн бол дотоодоос хайраа дүүрэн мэдрэмжтэй хүн. Гадна орчноос тэр хүнд ингээд нөлөөлөл баг. Сүрэг юм тэр хүнд нөлөөлөл баг. Яагаад тэгэхээр нөгөө дотроос нь ингээд арцгнаад адгаад байгаа хүн гадна орчинд айгүй хурдан стресстэй болоод дотор нь ингээд тай бодолтой. Одоо ингээд жишээ авахад одоо ингээд цасан шуураад одоо мөндөртөө бороо ороод байжсэн ч гэсэн тэр мөндрийн үйлдэл дээдлэлт нар дандаа байдгараа байгаад мөнх хүүхд ингээд нар ингээд гэрэлтчихэд яг тэрнтэй адилхан. Дүүрэн хүний дотор дандаа тийм одоо цэлмэг тэнгэр нагтайгаа байгаа юм шиг байдаг. Гэтэл дундуур хүний дотор одоо тийм бороотой шуурхтай өдрүүд болж идэг учраас гадны одоо шуурганд давтах нь амархан, гадны юмыг хараад эгдүүцэх нь амархан, бухимдуу гэд өөрийгөө зовоож амьдэрдэг байна. Дотооддоо амгалан дүүрэн хүн ба дотооддоо амгалан байна. Яагаад тэгэхээр тэр хүний дотор суурин бат бөх учраас дүүрэн имиж тэр гаднаас нэг юм хэрэггүй. Ингээд дотроос дүүрэн байж гадны орчинд дандаа дүүрэн имийг олж чадна. Дандаа хүмүүс сайхныг өрөөж чадна. Доторх дүүрнээсээ хүмүүс тэргүүлээд өгч чадна. Хүмүүст ингээд чи сэтгэлээсээ тусалдаг, чи сэтгэлээсээ юм хэлдэг. Одоо чи сэтгэлээсээ хүний төлөө явдаг хүмүүс ингэж бий болдог байна. Одоо дэлхийн том одоо тийм маш бизнесмэнүүд одоо сүнслэг удирдагчийн, оюунлаг удирдагчид одоо юм мундаг хүмүүсийн хамгийн гол ярьдаг юм бол ерөөсөө дүүрнээс үг. Одоо элбэг дэлбэгээс үг гэж ярьдаг байхгүй. Тэгээд би өөрөө хоосон бахтаа тэр ерөөсөө ойлгохдгүйсэн. Элбэг дэлбэгээс үг гэж юу гэж юм болоо. Эхлээд би ингээд нөгөө баяжи тэр баяжи гэхээр миний даалт хүмүүсийн ихтгэл үнэмшил надад нөлөөлөд болохгүй байгаа юм байна. За тэрийн сурчиг л тэр ихтгэл үнэмшлүүдийн судлал явж исэн чинь яг сайн нөгөө тоонцохоо багштайгаа дайралтал дотроосоо элбэг дэлбэг үг гэд элбэг дэлбэг одоо өгдөг хүний бизнес нь бас элбэг дэлбэг өгдөг тийм бизнес байсныг би хараад элбэг дэлбэг бизнес хийн гэдэг энийг хэлт юм байна. Ингэж хийх юм байна гэдгийг яг харж ирсэн аахгүй. Ядуу бизнес хийдэг хүмүүс бас байдаг. Тэгвэл ядуу бизнесийг хийж байгаа хүн өөрөө ядуулахгүй. Доторх нь ядуу. Тэр хүний дансандаа хэдэн тэрбум, хэдэн сая доллартай хамаагүй. Гэхдээ тэр хүний дотор ядуу гэдэг үзэл суудсан байгаа. Элбэг дэлбэг бизнес хийдэг хүний дотор би элбэг дэлбэг, би бүрэн дүүрэн гэдэг юм байгаа учраас тэр хүмүүст өгөх дуртай. Тэр хүмүүст өгөхдөө дүүрнээсээ өгч чаддаг. Хариу одоо нэхэхгүй тус гэж ярьдаг. Тэр шиг хариулт хэрэггүйгээр одоо юмаа өгдөг.
Одоо манай энд чинь Монгол ч гэсэн бас тий хүмүүс ингээд нэг 30 мянган төгрөгийн биш 28 мянган төгрөгийн юм ангуудаа 30-ыг өгөө за хариулт нь хэрэггүй гэдэг ингээд өгдөгтэй яг адилхан маа гэд ингээд дүүрнээс өгдөг ийм бизнесүүд бас байдаг. Та хэд маань ингээд бас бодорой янз бүрийн бизнесийг бодохоор биднэрт хэн нь илүү дүүрнээс өгөөд вэ? Хэн нь илүү одоо дутуугаас өгөөд вэ гэдэг нь бас айгүй харагддаг тий. За өнөөдрийн маань ярих ярианы сэдв ийм байлаа. Манайхан ойлгосон болвол ойлгосон гэд хэлээрээ. Анх удаага хийж байгаа болохоор бас яаж байгаа л гэ бас жоохон бодлоо хиндэ. Тэгээ одоо хамгийн сайн мэддэг сэдвээ ярьсан болохоор та бүгдээ энэ нэг дутуугийн мэдрэмж, бүтний мэдрэмж энэ нь хайрнаас болдго юм байна гэдгийг бас ойлгоод аваасаа гэж бодлоо. За дараагийн удаа хэдүүлээ. Хайрын шарах сэдвээр ярив. Яагаад тэгэхээр бид нар дутуу гэдэг юм чинь ингээд нэг хайрын шархнаас л үүсдэг л ахгүй. Тэгээд хайрын шархтай хүмүүс айгүй их байдаг дандаа шархтцсан илийн чиг тийм. Тэр яагаад хайрын шархтай байдгийг, тэр хайрын шарханаас үүсдгийг ингээд энэ талаар дараагийн удаа ярья. Та бүхэндээ ингээд энэ хүртэл сонссноо гэдэг айгүй баярлалаа. Бүсний хайр илгээ. Баяртай.